Өөдлөхөйл үүднээсээ гэдгээ аливаа хот аймаг сумч төр тэнгэр баганцсан барилга гэхээс илүүтэй хоггүй цэвэрхэн байх нь чухлаа. Энэ ч үүднээсээ налаа хотын захирагчийн ажлын албанаас хог хаягдлын шинэ менежментийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Үүний хүрээнд гэр хорооллын айлөрхүүдэд хаалганаас хаалган үйлчилгээг нэвтрүүлж, айлөрхийн ахуйн хог хаягдлыг зориултын ууд савнд хийлгэн хашааны гаднаас ажиж тээвэрлэх ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр шатхуун хэмнэлттэйгээс гадна айлын хашаанд орж задгай хог ачхаас 1-2 дахин бага цаг хугацаа зарцуулахаар тооцоо гаргажээ. Налаа хотын зарчийн ажил 2013 оноос хэрэгжигдсэн хог хаягдлын менежментийн сурчлах удирдлагыг өнөөдөр ингээд зохион байгуулж байна. Налаа хотын зүгээс бол Налаа хотын иргэдийн оролцоог хангах чиглэлийн ажлыг бол зохион байгуулъя гэж ингэж төлөвлөсөн байгаа. Өөрөөр хэлбэл хот гэдэг маань бол ерөнхийдөө хотын зарчийн ажлын тэдгээр удирдлагууд нь хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд хотын иргэн буюу тухайн орчин суугчдын оролцоо маш чухал юм а гэдгийг л одоо хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр ямар нэгэн байдлаар хойноос салыг бол иргэн таны өөрөө чинь эрх үүрэг юу юм бэ гэдгийг сайн мэдчих хэрэгтэй. За Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр болоод 2013 онд батлагдсан байдаг. За 2013-аас 16 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийнхаа хүрээнд жолоо чачиг зам талбай өөрчлөгч нарынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор бид нэр нэлээд олон шинэлэг ажлууд менежментийг бол зохион байгуулж авалж байгаа. За түүний нэг нь ачигч хогны машинд ачиг төхөөр хэмжээг бол суйрлуулад нийслэлийн хэмжээнд 118 автомашинд суйрлуулалтыг хийсэн. За мөн энэ төхөөр хэмжээнд зориулагдсан цинк хогийн сав 450 литр, 240 литрийн багт амжтай нийт 3150 ширхэг хогийн савыг бол үйлдвэрлүүлээд Монголын одоо үндэсний үйлдвэрлэгчийг бол бид нэр дэмжиж нээлттэй тэн дээр шалгаруулсан байж байгаа. Тэгээ дөрвүүд нийлүүлээд өгсөн байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч компанид хийсэн 450 кг-ийн даацтай 1.8 мм-ийн цуцаантай төмөр зөөврийн 87 ширхэг хогийн савыг сургууль цэцэрлэгүүд орон сууцнуудад суйрлуулжээ. Дүүнчлэн хураа гэхээр цуглардаг газрыг цэвэрлэж, цэвэр төглөг налах болж байгаад хотын иргэдч амсаатай байна. Дүүнчлэн энэхүү санаачлагыг дэмжих зорилгоор 4-р сарын 1-ээс 10-р сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай хоггүй гудамж, хоггүй хороо болцол дуралдааныг зарлаад байгаа юм байна.